Гэр бүлийн тухай хууль батлагдсан ингэснээр хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох нөхцөл бүрдээд байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлага хүлээх учиртай. За маш эмзэглэмээр хэрэгүүд гарч байгааг бид бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ бүхний цаана юу вэ гэхээр зэрэг хэрэг гараал идэг, эмэгтэй хүн хохироол идэг. Яг хоо хэрэг бүртгэгдлээ шалгаглаа хохироод идэг. Тэгэхээр энд яхаарахгүй хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Харин бодит байдал дээр хариуцлага тооцох гэхэд хүчирхийлэлд өртсөн хүн өөрөө хамгаалаа зогсчихдог учраас хүчирхийлэл үргэлжилсээр байдаг юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд 71 эмэгтэй зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хорвоог орхижээ. Уг төр хамгаалах байр ашиглалтанд орсон ингэснээр хүчирхийлэлд өртсөн хэсэг хэд хоногч болтгоо аюулгүй орчинд байх боломжтой. Гэхдээ хүчирхийллийг зогсоож чадахгүй байна. Хамгаалах байранд ирсэн хүмүүсийн 50 гаруй хувь нь эргээд хүчирхийлэгчтэйг амьдрахаар явдаг гэсэн судалгаа гарсан байна. Өмнө нь бол гэр бүлийн тухай хууль бол гэр бүлийн хүрээний асуудал те 90 мөн хооронд илжиг бүжралч гэдэг юм уу огтоодгүй өнгөрдгөөс олон хүн хохирсоор байсан. Одоо бол энэ хариуцлага тооцогддог болсон гэмт хэрэг болсон. Төрийн болон төрийн бус байгууллагууд хизээч гэр бүлээс салга гэж зөвлөдөггүй. Учир нь гэр бүлийн харилцаа гэдэг эмзэг нандан гэтэл дахин давтагдсан гэр бүлийн хүчирхийлэл нэг бол хүчирхийлэгч нас орж эсвэл хүчирхийлэлд өртөгч нас орж дуустдаг. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хорход хүн амны хэрэгээр хоригдож байгаа 100 гаруй эмэгтэйчүүдийн 88% нь хүчирхийлэлд байж залхахдаа хүчирхийлэгчийг хөнөөсөн байдаг.